Тэгээ шашгалах гэдэг бол ерөөсөө байж боломгүй зүйл юм байна гэдгийг дэлхийн нийтээр л ярьж байгаа. За энэ үед хэдүүлээ тэнд харна хүүхдийн тархины хөгжилтэй холбож ойлгоно. За 13-аас 20 наснд ерөнхийдөө хүүхдийн сэтгэл хөдлөлийн тархи илүү хөгждөг гэж үздэг. За энэ үед нь юу болдог вэ гэхээр чи үе тэнгийн дээрлэхэлт хийдэг хүүхэд гэж шашгалаад тэрийг нь насан туршид нь үлдэхээргүйгээр тэр цахимтанд хамглаад тийм ээ хувийн эрхтэнд хамглаад ингээ үлдээчингүүт тэрийг хүүхэд юу гэж ойлгох вэ гэхээр би муу хүүхэд юм байна. Би ерөөсөө асуудал юм байна. Ингэж хүлээж авна. Гэтэл ямар үед хүн сайжирдсан бэ, хөгждөм бэ, тийм ээ засал явагддсан бэ гэхээр миний ямар үйлдэл, ямар үг болохгүй байна. Би юун дээр алдаа гарах ч юу гэж харж иж, дүгнжиж, тэгжиж өөрчлөлт явагддаг. Гэтэл нөгөө миний үг үйлдэл буюу нөгөө юугаа харах гээд, зан үйлээ харах гээд байгаа хүүхдийг бид нийгмээрээ чи муу хүүхэд, чи дээрлэхэлт хийдэг хүүхэд буюу чи бүхэлдээ алдаа гэсэн байдлаар шашгалчхоор чинь хувийн төвшөнд тэр өөрчлөлт явагдах уу, хөгжил явагдах уу гэдэг асуудал гарч ирж байгаа. За дараагийнх нь асуудал болохоор юу вэ гэхээр эргээд бид шудраг ёсны байдлаа харна. Ер нь манай Монгол улсын хэмжээнд тийм ээ шудраг ёсны байдал хэр байгаа юм бэ? Үнэхээр яг бодтойгоор энэ асуудлыг гаргаж ирж тавиад хариуцлага тооцох механизм маань хэр байгаа юм бэ гэдгийг харна. Гэтэл магадгүй хохирсон хүүхэд өөрөө дээрлэхэгч болцсон явж хаад тэр нь насан туршийнх нь тамга болоод явах ч эрсдэл байгаа гэж харна гэсэн үг.